Бидний хүүхэд насны хамгийн сайхан дурсамжуудын нэг хүүхдийн парктай холбоотой байдаг. Би л хүүхэд байхдаа аав эгчтэйгээ хамт алсын харагч тэр сууж байсан үеэ хизээш мартдаггүй. Гэхдээ хамгийн сайхан дурсамж бүтээж өгдөг газар зарим хүнд хар дарсан зүүч дурсамж үлдээдэг нь үнэхээр харамсалтай. Энэ удаа бүгдээрээ хүүхдийн паркийн галзуу уулгантай холбоотой мөн хүүхдийн паркийн дотоод дүрмийг зөрчснөөсөө болоод амь насаа алдсан мөн насан туршийн хүндрэл авсан хүмүүсийн талаар ярих болно. Та бүхэн альва газар ажил зугаарч тоглож наадахтаа маш их хянуур болгоомжтой байгаарэ гэд энэ бичлэгээ эхлэе. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа хүүхдийн парктай холбоотой бас нэгэн харамсалтай ирүүдийн талаар ярих болно. Хэрвээ та бүхэн хүсэх юм бол энэ бичлэгийн өмнөх part 1 хүүхдийн парк юм уу аллагын машин мөсөн бичлэг байгаа. Би доор линкийг нь үлдээч та бүхэн хэрвээ сонирхвол ороод үзээрэй. Кайл Виллер гэдэг нэгэн хүү аавтайгаа хамт Accelerator гэдэг галзуу уулган дээр суусан. Доор бичлэгээс харахад аав хүү хоёрын сууж авсан галзуу уулганд ямар нэг зүйл буруу байгааг харж байна. Хүү гинэ тухайн алдан урд бариулаа мөргөж харин түүний аавынхын царай нэлээд эвгүй болж байгааг харж байна. Энд яг юу болсон бэ гэвэл галзуу уулганы тороос тасарч фибергласс хагарсан байна. Хатуу пластик шилнүүд боторж аавынхын нүүрлүү болон хүүгийн хөл рүү үсрэн шигдсэн. Кайлийн зүүн хөлний булчин маш хүнд бэртэл авч мис заслд орон арьс нөхөж шилжүүлсэн. Хүү энэ үйл явдлын дараа сэтгэл санааны маш хүн хямралд орсон. Ослын дараа шинжээчдийн үзэж байгаагаар тороосын кабель хитрхи хуужирсан түүнийг солих шаардлагатай байсан гэжээ. Энэ ослоос бүгдээрээ альва тоглоомын арчилгаа эдлэгийн талаар мэдээллийг Google юм уу ChatGPT-гээс асуужгаад гэмгүй юм шиг санагдаж байна. 2024 оны 6 сарын 13-нд Украинаас ирсэн 42 настай эмэгтэй Болгарын Сани Бич Луна паркт Макс Адреналин гэдэг галзуу уулган дээр суужээ. Үйлчилгээний ажилтан хамгаалтыг буулгаж хөдөлгүүрийг асаахад галзуу уулган урттайгаар хөдөлсөн. Гэтэл уг эмэгтэй 7 метрийн өндрөөс галзуу уулганаас сугар унсан байна. Паркийн үйлчлүүлэгчид хэсэг чимээгүй шоконд орж тусламж үзүүлэхээр очиход амьд байсан байна. Тэрээр эмнэлэгт хүргээгдэхэд цээж нь маш хүнд гэмтэж хавирганууд нь хугарсан байжээ. Хамгийн азтай тэр амьд үлдсэн. Хожим нь өөр олон тоглогчид суудлын хамгаалалттай холбоотой асуудал байсан гэдгийг хэлжээ. Та нар ч бас дараагийн удаа галзуу уулган дээр суухдаа суудлын дээрх хамгаалтыг буулгахад тодорхой цоочлогдох чимээ дуурдаг гэдгийг санаарай. Хэрвээ дуураагүй тохиолдолд энэ тоглоом ямар нэгэн асуудалтай гэдгийг санан тоглоомоос яаралтай буугаарай. 2023 оны 10 дугаар сарын 20-нд Виржиниад 8 настай хүү Storm гэдэг роллер костерт суужээ. Энэ тоглоом нь шуурга мэт хурдтайгаар эргэлддэг тоглоом юм. Гэтэл хүү гинэт суудлаасаа хөдлөж суудлын бариул доогоор гулсаад хурдтай эргэлтэн дээр шидэгджээ. Шидэгдэх явцдаа хүү хашаа руу шидэгдсэн байна. Хүүгийн аав Мэтью Нунит хүүгийнхээ суудал хоосон байгааг анзаарч үйлчлэгээний ажилтнанд хэлсэн боловч тэрээр хангалттай анзаарсангүй. Хүүгийн аав хашааг даван хүүрүүгээ гүйсэн ч тоглоом зогсох хүртэл хитрхи оройтсон байв. Хүү шидэгдсэний улмаас хөл нь хугарч эмнэлэгт очин хөлдөө хадаас илгэсэн. Шинжээчдийн үзэж бугаар тоглоомын техникийн алдаа байгаагүй ч хүүгийн өндөр хитрхи намхан байсан тул суудал дээр доктортой барьж чадаагүй. Дараа өдөр нь тоглоомын хамгийн бага өндөрийг нэмэгдүүлсэн байсан нь маш гачирхалтай байсан. 2011 оны 4 сарын 20-нд Эмма Нил Их Британий Warrington хотын Gulliver's World амралтын паркт Antelope роллер костерт суужээ. Энэ роллер костер нь огцом өксөж, огцом доошлдог тоглоом байв. Эмма маш их догтлон хүлээж байсан ч гинэт толгойн гулжин гаргаж эхэлжээ. Тэрээр хүзүү нуруундаа маш их өвдөлт мэдэрч тоглоом дуусталд дисгээс өөр арга байсангүй. Тоглоом дууссаны дараа Эммагийн дотор нь муухай оргиж зогсож чадахгүй болжээ. Эцэг эх нь түүнийг эмнэлэгт хүргэж MRI-д үзүүлэхэд тэрээр нуруу нугасны маш хүнд гэмтэлтэй болсныг илрүүлжээ. Эмма 5 сар эмнэлэгт хэвтэж хуульчид тоглоомын суудал бүс нь Эммагийн бие таараагүй гэж үзжээ. Паркийн эзэд 20 жилийн турш манай парк ямар ч аюулгүй ажилласан гэж мэдгдсэн ч Эмма одоо тэрэгэнцэр дээр суудаг болсон. Гэсэн ч тэр өөрийн амьдралаа итгэл дүүрэн өрүүлэхийг хичээж морь унаж аялдаг болжээ. – 2004 оны 4 сард 16 настай Хейли Вильямс ээж дүүгийнхээ хамт Оквуд дахь хүүхдийн паркт иржээ. Тэрээр Европын хамгийн хурдан өндөр усны тоглоом болох Хидрог сонгожээ. Энэ тоглоом нь 37 м өндөртөө 81 км/цагийн хурдтай явдаг зав. Хейли энэ тоглоомд өмнө сууж байсан ба дахин гайхалтай мэдрэмж авахыг хүсжээ. Гинэт Хейли 30 м-ийн өндрөөс унжээ. Олон хүний нүдэн дээр тэр унаж аврагчид сэхийн амьдралгыг оролцсон ч Хейли эмнэлэгт хүргэгдэх үедээ нас баржээ. Шинжээчдийн үзэж буугаар тоглоомын аюулгүй байдал докторгүй байсан, суудлын хамгаалалт бүрэн буулгагдаагүй байсан гэжээ. Механик инженер тоглоомын суудлаас тоглогч нар амархан гулсаж болохыг шалгаж аюулгүй байд дэндүү муу гэж дүгнсэн ч ажилтнуудын талаас ямар ч алдаа илрээгүй гэж мэдэгджээ.
2024 оны 6 сарын 19-нд 38 настай Тенеро Нельсон Kings Island дахь Banshee roller coaster суужээ. Энэхүү тоглоом нь 109 км/цагийн хурдтай 51 м өндөр. Тоглоом дууссаны дараа тэрээр түлхүүрээ унагсан гэдгийг анзаарч хашааг даван түлхүүрээ хайхаар шийджээ. Гэтэл яг энэ үед оператор дараагийн зорчигчдыг оруулж тоглоомыг асаасан. Тенеро маш өндөр хурдтай галзуу болгонд толгоон хэсгээрээ мөргүүлж хүнд бэртэл авчээ. Паркийн ажилчид түүнийг олоход тэрээр амьд байсан ч 2 хоногийн дараа нас оржээ. Үүнээс харахад хориотой бүс бол хориотой л бүс. Мөн операторын зааврыг даах нь таны 8 наснд аюул багтаа юм шүү. 2022 оны 8 дугаар сарын 3-ны шөнийн 3 цагт 14 настай Mackenzie Croxford Cook найзуудтайгаа Forest Amusement Family Fun Fair-т хулгаагаар нэвтэрчээ. Тэд өөрсдийн дураар Bodycon roller coaster руу авирчээ. Mackenzie яг гидро тулгуур дээр гарах гэтэл найзууд нь галзуулганыг санамсаргүй хөдөлгөжээ. Гинэт тоглоом эргэлдэж Mackenzie гидро тулгуурын хооронд хавчуулгаджээ. Түүний хавирганууд хуугарч, илэг зүсэнд гимтэж, найзууд нь тусамж дуудсан ч тэрээр газар дээрээ нас оржээ. Нэг найз нь Mackenzie үхээс өмнө тухан дээр нүмсэд би чамд хайртай шүү гэж хэлэн салах байс гэж амжижээ. Уг нь энэ паркт 3 хамгаалтын ажилтан байсан ч хангалттай урьдчилан сэргийлж чадаагүй байна. Испаний Салу дахь Port Aventure Park-д Raquel болон түүний 6 болон 8 настай 2 хүүхэд Tomahawk roller coaster-т суужээ. Гинэт хүчтэй салхиж моднууд хууруу унав. Яг энэ үед нэг томхон мөчөр тоглоомын зам дээр унсан. Тэд бууж чадсан ч Raquel том мөчөр цохиулж ухаан алдсан байна. 14 хүн гэмтэж эмнэлгийн тусламж аван бүгд амьд үлдсэн. Оператор хангалттай хурдан анзаарч зогсоогүй бол нэлээд том эрсдэлтэй зүйл болох байсан. 2018 оны 20 дугаар сарын 10-нд 10 настай Лондон Asian Base Center Splash Village-ийн Super Loop Speed Roller Coaster-т суужээ. Энэ тоглоом нь 83 м урттай 360 градус эргэлддэг. Лондон ээжийнхээ хамт энэ тоглоом дээр ирээд ээж нь хүүгээ хүлээгээд доор нь байж байсан. Харин энэ үед тоглож байсан Лондонгийн биеийн гинэт модож ухаан алдаа унжээ. Ээж нь хүүгээ шууд танин очсон. 9 хоногийн дараа Лондон харамсалтайгаар нас барсан ч тоглоомын буруу байсангүй. Тэрээр long QT синдромтой байсан учраас зүрхний хэм нь алдагджээ. Тиймээс та бүхэн дараа нь ямар нэг тоглоом дээр тоглохдоо өөрийн эрүүл мэндэд таарсан тоглоомыг сонгоорой гэж миний зүгээс хүсэж байна.